Монголын урлагийн зөвлөөс явуулдаг урлагтай яриа подкаст өөрийнхөө шинэ дугаарыг эхлэхэд бэлэн боллоо. Энэ удаа бид нар урд нь дандаа 2 зочин урддаг байсан бол бүр өнөр өтгөн гэр бүлээр 3 зочин урьдчаад нэвтрүүлгээ эхлэх гэж байна. Учир нь гэвэл бидний ярих сэдв тэр болгон яриад байдгүй. Жилийн ирэх тусам улам ач холбогдолтой болдог. Тэрч байтугай хүмүүс мэдж явах хэвээр ялангуяа уран бүтээлчид хамгийн сайн мэдж явах хэвээр сэдв болвол өнөөдөр биднүүдийн одоо гол ярианы төвд байх бол тэгэхээр би зочдоо товчхон танилцуулъя. Ноён Сатоши Ватанабе Сисак гэдэг хөгжмийн зохиолчд хөгжмийн зохиолчдын холбооны Аз номхон долоо хариуцсан зөвлөх дээр нь бид нар тэр байгууллагын Монгол дахь салбар гишүүн байгууллага болох Монголын зохиогч хөгжмийн зохиолч нийтлэгчдийн нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Алхтай Баян мөнх. За энэ байгууллагын удирдах зүйлийн гишүүн. Гэхдээ Монгол даяар бол Playtime-ийг үүсгэн байгууллагт санаачилсан. Өнөөдөр бас продюсерийн ажлаа одоо хүртэл орхиогүй явуулж байгаа манай насаг дөрж бид нартай бас энэ подкастт оролцож байна. Тэгээ та бүгд манай урилгыг хүлээж аваад оролцож байгаад би талархлаа хэлье. Тэгээ ингээд яриага эхлэе. Ватанабе-сан та Монголд ямар ажиллаар энэ удаа ирэв? Тэгээд таны ажил хэр бүдэмжтэй явж байна гэж би асуултаа эхлэе да. So my first question would be, what is the purpose of your visit this time to Mongolia, and how are you doing in general? Well, thank you, Mr. Gambold, inviting me in this program. And I actually arrived in Ulaanbaatar 2 days ago. Yeah. And the purpose of my visit to help sister society MOSCAP to develop a collective management organization. And I have already had a meeting with the Mongolian creators. They are not yet MOSCAP members, so that is why I'm trying to explain what their rights are, what CMO will benefit to them. So I'm trying to kind of awareness of their rights and invite them to join local society, that's MOSCAP. Тэгэхээр уран бүтээлчид яагаад хамтын удирдлагын энэ байгууллагт гишүүнээр нисэх ёстой юм? Та энэ тухайд танилцуулахаар ирлээ гэсэн. Ер нь тэгээ давуу тал нь, ашигтай тал нь энэ талаар хүмүүс ер нь юу мэдж явах ёстой юм? Individual author, I would say the creator, their rights, copyrights are protected under the copyright law of Mongolia. So if any music users wishes to use his or her works, they need a license and pay royalties. But it is impossible for individual person to monitor and negotiate the all music uses across the country or maybe internationally. So that is why here is a collective management organization. Which is MOSCAP. MOSCAP, yes, here. And they get the assign the rights from members. Then MOSCAP can negotiate, monitor, and collect royalties and distribute to their royalties. And this is in the Mongolian market, but also MOSCAP has an international collection representing societies. So that is why if we join a MOSCAP, his or her work can be protected outside Mongolia. Good, thank you. So тэгвэл MOSCAP-ийнхаа тухай арай дэлгэнгүй танилцуулахгүй Баянмөнх. Та бүхэнд энэ орой мэндийг хүргэе. MOSCAP бол Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэг гэдэг Монголд одоо зохиогчийн эрхийг хамгаалах хамтын удирдлагын байгууллагаар
ажиллаж байгаа. Энэ оюуны өмчийн газартаа гэрээ хийгээд яг хамтын удирдлагын байгууллагын эрхтэй болсон ийм хөгжмийн бүтээлийн эрхийг хамгаалах. Хязгаар байгуулагдсан юм байна. 2011 он байгуулагдсан байгууллага. Тэгээ 2014 оноос СИСАК буюу олон улсын зохиолч, хөгжмийн зохиолчдын нийгэмлэгүүдийн холбоо нэг гишүүнээр, ажиглагч гишүүнээр элссэн байгаа. Ингэснээр одоогийн байдлаар бид нар бол нэг 20 гаруй оронтой харилцан төлөөлөх гэрээтэй ажиллаж байгаа. Тэгээ бид 400 гаруй гишүүнтэй. Монголд уу? Монголд тий. Энд бол одоо дууны үг, яруу найраг бичдэг хүмүүс манай гишүүн мөн хөгжмийн бүх төрлийн бүтээлийн зохиолчд, хөгжмийн зохиолчд, ая зохиогчд бүгд манай гишүүн болдог. Тэгэхээр та нар энэ одоо яг салбарт үйл ажиллагаа явуулж байгаа хувь хүмүүсүүдийг өөрийнхөө гишүүнээр эзүүлдэг юм байна гэж би ойлголоо зөв. Тий. Ер нь эзэн ашигтай юм байна гэж бас ойлголоо зөв. Тийм зөв. Яг бол хөгжмийн бүтээлийн ашиглалтын төлбөрийг хамтын нэгдсэн удирдлагын байдлаар хөгжим хэрэглэгчдээс бид нэр одоо хуулийн хүрээнд зохиогчдоос өгсөн эрхийн хүрээнд бид нэр хөгжим бүтээл ашиглалтын төлбөрийг цуглуулж гишүүдтэй хуваарлах үүрэгтэй. Яг тэгвэл хүн болгон одоо очиод телевиз, радио, бар, ресторан, энэ ивент тоглолт зохион байгуулж байгаа хүмүүст хүн болгон очиод нэгээрээ очиод энийг ингээд цуглуулах ямар ч боломжгүй нэгдсэн менежмент удирдлагаар явдаг. Яг энэ олон улсын стандартын дагуу Монголд яг ийм үйл ажиллагаа эхлэхээр байгуулагдсан. Тийм байна. За. Тэгэхээр дүр зураг нь бол нэлээд тодорхой болж ирж байна л да. Нацкаг бол бид нар бүгдээрээ playtime-тай холбож илүү сайн мэдээд байгаа. Гэхдээ үнэн хэрэгтээрээ бол өөрөө энэ зохиогчийн эрхийн асуудлыг бол олон жилийн өмнөөс бол мэддэг, хариуцдаг, зөвлөдөг ийм ажлыг хийж байгаа. Монголын хамгийн анхны хөгжмийн сүлжээг байгуулад Hi-Fi Records-ыг 95 онд тийм байгуулсан. Тэндээс эхлээд бодвол одоо энэ их олон уран бүтээлчдийн эрх ашигыг төлөөлөх заримдаа маргалдах ийм ажлыг хийсэн байлгүй дээ. Тэгээ энэ талаар өөрийнхөө санаа онооглохгүй. Тэгээ нэг 2017-18 байнуудаа яг энэ Москапын тухай олж мэдсэн. Гэтэл юу олж мэдсэн бэ гэхлээр яг энэ Москап гэдэг байгууллага айгуу сайн тусалж дэмжих хэрэгтэй юм байна, ойлгох хэрэгтэй юм гэж би ойлгосон. Яг л миний маш олон найзууд өөрсдөө дуу хөгжим зохиодог, тоглодог ийм амьд хөгжмийн хамтлагуудын гишүүд байсан. Тэгээд бас миний одоо анх үүсгэн байгуулалтанд лейблтэй гэрээ хийжсэн Lemons гэх мэт одоо хамтлагууд бол бүгдээрээ өөрсдийнхээ дуугаа зохиодог, шүлгээ бас зохиодог. Тэгээд энэ уран бүтээлчдэд ерөнхийдөө орлогын нэг чухал үүсвэр нь бол энэ одоо зохиогчийн эрхийн төлбөрийн орлого юм байна гэж би ойлгосон. Тэгээд яг энэ зохиогчийн эрхийн төлбөрөө энэ уран бүтээлчд ингэж цуглуулж одоо авахын тулд заавчгүй Москапын гишүүн байх хэрэгтэй юм байна. Тэгэхээр өөрөөр хэлбэл Москапыг дэмжиж ажиллах, Москапын одоо чадварыг хөгжүүлэх, тэгээ энэ мөнгөний одоо бизнесийн байгууллагад төлөгч гэдэг юм уу. Энэ талын үйл ажиллагааг бол Монголд бас ер нь тухайд хүмүүс сайн мэддэггүй байсан. Тэгээд энэ дээр туршилт дэмжиж би бол үндсэндээ Москвад сайн дураараа ямар нэгэн цалин мөнгө авахгүйгээр бараг 7-8 жил ингэж одоо зөвлөх хийж авч байгаа. Малтан бус зөвлөх гэх юм уу. Тэгээд олон улсын одоо СИСАК Аз нөхөн далайн бүсийн хуралд 4-5 жил дараалж бас очиж тэнд ингээд одоо Москвын хүмүүстэй орчуулга ингээ хийж өгч ингээд тэр хурлын агуулгын ингэж монгол хэл дээр одоо ойлгоход нь тусалж дэмжиж явсан юм хүн байгаа юм. Тэр үүднээсээ бол ингээд Москвын үйл ажиллагааг маш их дэмжиж явдаг. Ер нь дэмжих нь айгүй чухал юм байна гэдэг үүднээсээ ингээд одоо дэмжиж бас энэ өнөөдрийн ярилцлагаас ороод явж байгаа. Би өнөөдрийн подкастыг чухал ач холбогдолтой гэж бодож байна л да. Яг гэвэл үндсэндээ тануудын ярьж байгаа зүйлээс ингээд ойлгоход уран бүтээлчдэд хамгийн одоо хэрэгтэй байгууллагын нэг нь бол шүү дээ энэ Москап гэж нэрлэдэг байгаа энэ хөгжмийн зохиолчд, зохиогчд, нийтлэгчдийн эрх ашигыг төлөөлөх бизнесүүдтэй холбогдож
Тэдний өмнөөс бол одоо тэр шан харамжийг бол олж өгөх, хөөцөлдөх энэ ажлыг бол хийх ёстой байгуулга юм байна гэж ингэж ойлгож байна шүү дээ. Гэхдээ энэ тухай манай уран бүтээлчд маань хэр сайн өөрсдөө мэддэг юм. Ер нь энийг мэдвэштэй юм шиг байна шүү дээ, тийм үү? Яг одоо өнөөгийн байдлаар бол манай зохиогчд өөрсдөө яг эрхээ яаж хамгаалуулахаа мэддэггүй. Ер нь ойлголт муу байгаа. Ер нь Монгол улсын хэмжээнд зохиогчийн эрхийг хуулийг сурталчилсан ажлууд бас дотоод улам хийгдснээс болоод уран бүтээлчд маань те миний дууг энд тэнд хүмүүс дуулаад байна. Би одоо мөнгө авч чадахгүй байна гэж яриад явахаас бол яг одоо яаж ямар арга замаар те бүтээлийнхээ үр шимийг хүртэх вэ гэдэг талаар ойлголт айгүй муу байгаа. Тийм учраас хоорондоо эвлэлтэн нэгдэж чадахгүй те энэ байгууллагаасаа бас ойлгохгүй яг ямар үүрэгтэй ялангуяа залуу хүмүүс бол энэ талаар юу манай гишүүд одоо цөөхөн байгаа залуучууд тийм. Ватанабасан одоо үндсэндээ монголчууд шинээр дугуйг зохион бүтээх хэрэггүй байх л та. Энэ бол бусад одоо энэ хөгжиж байгаа орнуудад байгаа асуудлууд бидэрт энэ ч тулгарч байгаа болохоор тэгэхээр хамгийн зовлонтой шийдвэх ёстой юм хөгжиж байгаа орнуудад байдаг асуудлууд нь юу вэ? I believe that we shouldn't reinvent the wheel anew in Mongolia. The problems that developing nations have are the same everywhere. And so, what are the most common challenges that this kind of institutions face from the very beginning? Yes, the first one is the awareness of copyrights and should be understood by creators. They have to know their rights. And also the music user must know the creator's rights, because we expect, creators expect users to pay the royalties, and that royalty pay back to the creators. And of course the general public, I think that general education and the seminar type of things is very important. That's an awareness issue. Mm-hmm. And also we are in a digital age, so more and more works are daily created and distributed. So we need to follow up the monitor, what kind of works are used in this and that services. So monitoring is really important. Mm. And that's why I think the MOSCAP is now working on preparing for monitoring service and digital identification system. That's a really important issue. And if I may add, in Asian countries, some industry practice is a copyright buyout. Some people offer certain amount of money, then ask composers to create a new song. It's not a license to pay royalties, but they want to take all copyrights. Mm-hmm. So it's not a good practice. So that is why we are giving some educational issue program, and also AI generated works. Mm. AI is a good tool to assist creators, that's fine, but Siddharth is saying we value human creation. Mm. So AI should be a tool to assist human creation. Mm. So we have some campaigns about that, and we want government to understand the importance of this issue. Тэгэхээр мэдээлэл их чухал юм байна тийм үү? Ойлголт бол бас их чухал юм байна. Ер нь юунд тухай яах гэдэг нь ямар замаар явж болд юм бэ гэдэг нь шүү дээ. Уран бүтээлчдэд бол тэрийг мэдэх, ойлгох туйлын чухал юм байна. Дээр нь ямар хууль тэднүүдийн одоо эрх ашигыг хамгаалж байгаа юм бэ гэдгийг бас мэдэх нь туйлын чухал байна. Эрх зүйн орчин Монголд ерөнхийдөө ямар байна гэж та хэд бодож байна? Баямко. Оюуны өмчийн тухай хууль, зохиогчийн эрхийн тухай хууль бол Монгол улсад бас гайгүй сайн боловсруулагдсан хууль байдаг. Гол нь зүгээр хуулиа хэрэгжүүлэх
дээрээс нь нөгөө хэрэглэгчдэд хуулиа ойлгуулах талын ажил байхгүй учраас нөгөө би яагаад та нарт мөнгө төлөх ёстой вэ гэдэг асуултыг одоо бүх хэрэглэгчид ашиглалтын сувгууд ярьдаг. Тэгэхээр бид нар одоо тэр болгонтой очиж хуулийн тийм заалтанд тэгсэн байгаа гэд. Уг нь Монголын хууль бол гайгүй сайн хууль. Тэгвэл яг орчин цагаад агаад бас шинжлэхдэх ёстой байх. Ялангуяа дижитал орчинд те энэ AI-ийн хиймэл оюун ухаан энтертэй хөл нийлүүлээд бусад орн маш хурдан ингээд дижитал ертөнц аягүй хурдан өөрчлөгдөж байхад бид нар бас магадгүй тэрийг дагаад те одоо ч гэсэн AI-ийн тухай хуулийг бас ярьж явах хэрэгтэй байх гэж бодож байна. Тэгэхээр хэрэглэгчид өнөөдрийн хүртэл төдийлөн би яагаад биш хэрэгснийхаа төлөө мөнгө төлөх ёстой юм бэ гэдэг. Ялангуяа байгууллагууд. Одоо бид нар хамгийн түрүүнд байгууллагуудын тухай ярьж шүү дээ. Энэ арга хэмжээг зохион байгуулдаг байгууллагууд, концертын байгууллагууд, караоке баарч гэдэг юм уу, шөнийн эзэнгийн газрууд гэдэг ингээд эдгээр бол энэ уран бүтээлүүдийг бол ашиглагчид, хэрэглэгчид шүү дээ. Тэгэхээр эдгээр хамгийн түрүүнд тодорхой хэмжээгээр ойлгосон байх хэрэгтэй юм байна. Тийм үү? Энэ хууль дүрмүүдийг. Тийм, ерөнхийдөө хөгжим бол тухайн тэр бизнес хийж байгаа хүний нэг орцно гэж ойлгох хэрэгтэй. Одоо жишээ нь нэг ресторанд орж ирэхэд дандаа хөгжим явж байдаг шүү дээ. Гэтэл рестораны эзэн болохоор цахилгааныхаа мөнгөө ингээд төлөөд идэг. Тэгсэн хэрнээ хөгжмийнхаа мөнгийг одоо төлөхгүй байх жишээ нэ тий. Одоо тэр олон нийтэд тэр зааланд нь явж байгаа хөгжмийг. Гэтэл тэр хөгжмгүй ресторан байвал ямар байх вэ? За өөрөөр хэлбэл одоо GS25 ч гэдэг юм уу, CU ч гэдэг юм уу, тэ энэ олон convenience store байна. Энэ дотор хөгжим явахгүй байвал ямар байх вэ? Тэгээ өөрөөр хэлбэл хөгжим гэдэг зүйлийг Монголд энэ бол бизнесийн нэг орц юм а. Энийхээ төлөө мөнгө төлөх ёстой, зөвшөөрөл авах ёстой гэдэг энэ ойлголт ердөөсөө одоо суугаагүй байгаа юм. Тэгэхээр яг энэ ажлыг болохоор тэр зөвшөөрлийн олгох ажлыг бол Москап гүйцэтгэж явах ёстой. Тэгээ Москап тэр бизнес эрхлэгчтэй лицензийн гэрээ байгуулж авах ёстой. Тэгээд бизнесийн байгууллагууд өөрсдөө сайн дураараа энэ дөрөв ингэ төлж явах ёстой. Ийм л нөхцөл байдлыг бий болгох гэдэг юм. Гэхдээ бас энэ төлбөр тооцооно шүү дээ утгатай байх хэрэгтэй байхгүй да. Яг л гэтээ дэргөө бизнес хийж байгаа хүмүүст шүү дээ. Дарамт янз бүрийн татварын дарамт бол хангалттай байгаа шүү дээ. Гэтэл ишөө дээрээс нэрээ та нараа хөгжим сонсч ин гээд утгагүй өндөр юу татвар ногдуулах юм бол эсвэл тэр одоо шангарамж авах гэдэг юм бол хүмүүс шүү дээ. Айгүй бол хөгжмөө хаачхаад бас ажиллаад байж болох юм шүү дээ. Тийм энэ дээр баяа бас. Бид нар бол хамтын удирдлагын байгууллага бол гишүүддээ бүтээл ашиглуулах төлбөрийн хэмжээг боловсруулдаг. Өөрөөр хэлбэл одоо байгаа юу тийм. Тийм тарифа бид нар боловсруулсан. Тэр тарифыг маань оюуны өмчийн газрын дэгдэх оюуны өмч ба зохиогчийн эрх ба түүнд хамаарах эрхийн зөвлөл баталдаг, хяндаг. Тэгээ одоохондоо бол бид нар өөрсдийн удирдах зөвлөлийн түвшинд гишүүдээсээ санал аваад өөрсдөө бол төлбөрийн хэмжээгээ баталсан байгаа. Энийг батлахдаа аль болохоор нөгөө хэрэглэгчдэд дарамт үзүүлэхгүй те байдлаар маш бага боловсруулсан. Яг бол одоо эхлээд төлдөг байж сурахын тулд те маш багаас эхэлж байгаа. Бид нар бол айгүй инэрэнгүү тийм зөөлөн тариф тогтоож байгаа. Магадгүй манай зохиогчд энэний эсрэгч бас байх магадaltaй зарим нь те миний бүтээл яагаад ийм бага үнэтэй байгаа юм ч гэдэг юм уу те. Гэхдээ яг бид нар нөгөө ийм энэ оюуны өмчийг дээдэлдэг соёлыг хэвшүүлэхийн тулд одоо аль болох хэн хэндээ дарамтгүй тийм төлбөр ашиглалтын хэмжээ тогтоосон байгаа. Тэгээд хоёрдугаарт одоо манай арга хэмжээ зохион байгуулж байгаа хүмүүс ер нь соёл урлагийн цэнгүүлэх үйлчилгээгээд шоу арга хэмжээ зохион байгуулж байгаа хүмүүс тоног төхөөрөмжийн түрээс төлдөг шиг яг адилхан зохиогчийн эрхийн төлбөр бол тухайн арга хэмжээний зардал байх ёстой. Түүнээс ямар нэгэн татвар биш тэ энэ бол төсөвт нь орсон зардал байх ёстой. Ямар ч газар тэ телевиз, радио хүртэл тэ нэвтрүүлэгтээ одоо дуу хөгжим ашиглаж байгаа бол тэр production студийн зардалтайгаа адилхан энэ бүтээл ашиглалтын төлбөрийг зардалтаа оруулж бодож явах хэрэгтэй. Тэгэхээр энэ ийм ажил эхэлдэг хүмүүс
үндсэндээ бол шүү дээ бүр шинээр сэтгэх тийм өөрчлөлт гаргах шаардлага бол байгаа юм байна гэж ойлгож болох уу? Тий. Одоо дэлхийн бүх улс оронд бүр зохиогчийн эрхийн төлбөрөө төлөхгүй байвал яах вэ гэд одоо манай Сатошигоос асуухаар аюу гайхаж байгаа. Яагаад бид нэр тэднийг шүүхт өгөх ёстой? Эднэр бол бидний нөгөө хэрэглэгч хамтагч хизээч хоорондоо тийм хэрүүл маргаан шүүхийн шатанд очтгүй бусад оронд. Зүгээр л ингээл би төлөх ёстой юм аа гэж төлдөг хамтын удирдлагын байгууллагуудаа. That should be the last resort. And use a CMO, negotiate, remind. Then finally, as no other option, then take a legal action. Тэгэхээр үндсэндээ хаанаа бол шүү дээ шинээр сэтгэх, шинээр энийг бүлээн зөвшөөрөх, энэ хандлагыг бүлээн зөвшөөрөх, ойлгох, уран бүтээлчдийг ялангуяа их зөв ойлгох те эдний мэдлэгтэй үндсэндээ тэр их үнэтэй цэнтэй бүтээсэн юм энэ шүү дээ үнгүүдүүлэхгүй байх хэрэгтэй гэдгийг бол хаанаа зөвшөөрөх хэрэгтэй шүү дээ те дуртай хэрэгэлдэг мөнгө төлөх үгүй тийм байж болохгүй байхгүй л тий. Энэ дэр би нэмээд хэлэхэд уран бүтээлч талаас тий одоо энэ хөгжим бүтээж хүмүүсийн талаас тэдний үндсэн ингээд орлогын 3 их үс рүү гай. Одоо хөгжмийн салбарын уран бүтээлчийн хувьд нэг нь болохоор зохиог одоо нэг амт тоглолтууд концертууд гэх юм уу. Тэр уран бүтээлч бол энэ тэнд тоглолт хийгээд одоо орлого олж байгаа тий тасалбар зараад тэр орлого нь бол одоо энэ орчин үед хамгийн гол үндсэн их усүр нь болцсон байгаа дэлхийд даяар. Хоёр дахь том их усүр нь болохоор бичлэгийн эрх гээд тухайн одоо тэр уран бүтээлчийн дууных нь бичлэг нь одоо стримингээр цацагдах тий одоо Spotify, Apple за тэгээд одоо YouTube дээр ингээд цацагдах. За одоо сүүлд бол одоо энэ social энэ Instagram, Facebook эднэр дээр ингээд story дээр тий хөгжим болж орж ирж ингэж явж байгаа. Инээс орж ирж байгаа орлого байгаа. Гурав дахь орлого нь болохоор энэ зохиогчийн эрхийн орлого. Хэрвээ тухайн уран бүтээлч өөрөө дуугаа зохиосон ингээд бол тэр хүн бас зохиогчийн эрхийн орлогын их усүртэй байх ёстой. Гэхдээ энэ орлогын их усүр нь Монголд ердөөсөө хамгийн бага байгаа. Яагаад гэвэл энэ орлогын их усүрийг зөвхөн Москап цуглуулж өгөх ийм боломжтой. Бичлэгийн эрхийн хувьд болохоор одоо лейблүүд гэж ярьдаг продюсерууд нь шууд тэр хэрэглэгч платформуудаа гэрээ хийгээд явцдаг ийм илүү арилжааны шинжтэй байдаг. Яагаад илүү арилжааны шинжтэй байдаг вэ гэхээр бичлэг өөрөө их зардал шингээдэг зүйл учраас ингээд лейблүүд өөрсдөө ингээд хариуцсан явцдаг. Зохиогчийн эрх болохоор өөр юм агаар дээр байгаа зүйл байгаа учраас энийг бол хамтын удирдлагын байгууллага ерөнхийдөө өмнөөс нь ингээд цуглуулдаг юм учиртай. Дэлхийд бол одоо нийт одоо энэ хөгжмийн салбарын орлогын хүүсвэр одоо нэг ойролцоо миний харж байгаа 100 тэрбум орчим доллар байгаа. Энэ 100 тэрбум орчим доллараас нэг 60 орчим нь юм амьд хөгжмийн тоглолтын орчмын орлого байгаа. Тэгээ 40 тэрбум нь болохоор бичлэг болон зохиогчийн эрхийн. Гэхдээ бичлэг болон зохиогчийн эрхийн дотроо хоёул бол нэг 50 гэхгүй нэг зохиогч нь нэг 30% ч юм уу бичлэгийн 70% байгаа гэж би ерөнхийдөө хараад байгаа. Тэгэхээр тэнгууд яг энэ зохиогчийн эрхийн талын мөнгө нь ердөөсөө Монголд цуглуулагдахгүй байгаа. Ердөөсөө уран бүтээлчид энэ мөнгө авч чадахгүй байгаа. Тэгэхээр энэ Москап ердөөсөө энэ орлогыг цуглуулах ёстой. Тэгээд энийг цуглуулахын тулд Москап дэмжлэг хэрэгтэй. Соёлын яамны дэмжлэг хэрэгтэй, оюун өмчийн газрын дэмжлэг хэрэгтэй. Мөн Монголын одоо урлагийг дэмждэг копирайт зохиогч эрхийг дэмждэг ийм бизнесийн байгууллагуудын манлайлал бас хэрэгтэй гэж ерөнхийдөө бодож байна. Тийм. Ойлгож байна. Тэгээ өөрөө чи ярьж байгаа зүйлээс бол энэ бол үндсэндээ нөгөө хоёр урлагийн их усүр нь бол манайч байгаа. Тийм. Тэгэхээр тэр бол үүштэй үйлчилж байна гэсэн үг. Гурав дахь тэр зохиогчийн эрхийн үндсэндээ орлогын их усүр бол үүштэй агаарт үжлэстэй хөвөрөл байгаа юм байна шүү дээ. Тийм. Яг ингээд. Гэхдээ энэ тэндгүү дуулагдж байгаа. Энэ тэндгүү хөгжим явж байгаа. Энэ тэндгүү арга хэмжээг хөгжмийн фонд дээр л хийж байгаа. Тэгэхээр тэр бүгдийг яаж бүртгэх юм бэ? Яаж тэрийг зохицуулах юм бэ?
За дэлхийн бусад орнд нөгөө мониторинг систем суурилуулсан байдаг. Өөрөөр хэлбэл интернет орчинд радио, телевизийн За тэр бол ойлгомжтой. Тэр бол амархан тий. Бүр ингээд арга хэмжээ зохион байгуулж байгаа газруудад аудио фингерпринтинг гэдэг систем суурилуулад тэгээд одоо тэрний дуу тэдх өдрийн тэдэн цагт явсан гэдээ ерөөсөө монитор хийгээ байждаг. Концертын танхимд гэсэн үг. Тий. Тэгээд нэгдсэн энэ тэр бүх лог файл нь болохоор хамтын удирдлагын байгууллага нь хянжээдэг. Тэгээд нөгөө концертын та нар их том аппараттай байх нь. Тийм мониторинг системийг одоо манай соёлын бүтээлч үйлдвэрлэлийн хуулийн 12 дугаар зүйлд оюуны өмчийг хамгаалахад дэмжлэг үзүүлнэ гэд тийм одоо мониторинг систем арилжааны хэрэглээг хянах системийг Монгол улсын соёлын яам өөрсдийнхөө төсвөөр худалдаж аваад Монгол улсад хэрэгжүүлнэ гэсэн юм заалт. Тэгээ хийсэн үү? Одоо энэ хууль маань нөгөө жилийн өмнө батлагдсан учраас одоо хийгдэх байхаа гэж бодож байна. Тэгээд би бас энэ дээр нэмж хэлээд бас нөхцөл байдлыг сайн мэдж байгаа учраас энэ нөгөө Москапын гишүүд одоо гишүүн болж иж зөвхөн тэр гишүүний бүтээсэн одоо репертуар те дууны сангал одоо Москап төлөөлөх хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр Монгол улсад болон гадаадад хамгийн их хэрэглэгдэж байгаа хүмүүсээ сонсож байгаа хөгжим юу байна вэ гэдэг айгүй чухал болно гэсэн. Тэр хамгийн их сонсож байгаа хөгжмөөс хамгийн их одоо орлогын их усүр бий болох нь шүү дээ. Гэтэл ингээ аваад үзэхэд Монголд ихэнх хүмүүсээ сонсож байгаа хөгжим бол залуучууд сонсож байна. Тэгээ тэр нь одоо 18-аас 30 насны хооронд залуучуудын сонсож байгаа хөгжим бол одоо хамгийн сүүлийн үеийн хипхоп хөгжим байдаг ч юм уу те. Одоо рок, инди юм хөгжим байгаад байгаа юм. Тэгэхээр энэ дуу хөгжмийг бүтээж байгаа артистууд ихэнх нь залуу хүүхдүүд байгаа байхгүй. Тэгээд энэ залуу хүүхдүүд Москапын тухай сайн мэдэхгүй байгаа. Тэгээд эдгээр энэ Москапын гишүүн болсноор жишээ нь Spotify дээр тэдний явж байгаа хөгжмөөс зохиогч эрхийн мөнгө авах боломжтойгоо мэдэхгүй байгаа. Тэд нар зөвхөн бичлэгийнхаа эрхийн мөнгийг аваад байгаа. Хэрвээ Москапын гишүүн болчвол эдний ихэнх хөгжмийг Spotify-аар, YouTube-аар ингээд сонсож байгаа учраас тэндээсээ бас тодорхой хэмжээний орлогын хүсээр цуглуулж болох юм байна гэдгийг мэдэхгүй байгаа. Тэгэхээр энэ залуу уран бүтээлчдэд ялангуяа энэ хит дуу хийж байгаа манай Монголын авьяаслаг тэ одоо аль зохиолч хангалттай уран бүтээлчд байна шүү дээ тийм ээ. Тий. Тэгээд тэд нар маань ингээд Москапын гишүүн болчвол Москап ердөөсөө дэлхийд энэ бүх одоо том зах зээлүүдээс одоо Spotify-аар сонсож байгаа мөнгөний цуглуулад өгөх юм. Жишээ нь Францад одоо Spotify-аар одоо жишээ нь гинжингийн дууг сонсч бай гэж бодъё. Хэрвээ Францад амьдарч байгаа монголчууд гинжингийн дууг Spotify-аар сонсвол Францын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа тэр Spotify-аар орлогын 10-аас 15% сачаам руу очоод тэгээд тэр орлогоос нь Монгол уран бүтээлчдийнхээ ялгаж салгаад тэгээд сачаам тэр мөнгөний Москап руу шилжилдэг байхгүй юу? Тэгээд Москапын гишүүн байвал тэр мөнгө нь Монголдо тэр хүнтэй хуваарлагдаж аавна гэсэн. Тэр хүмүүс Москапын гишүүн байхгүй бол ердөөсөө тэр мөнгө ердөөсөө тэндээ хөвтөл үлдчихэж байгаа гэсэн. Тэр мөнгөө ердөөсөө авч чадахгүй. Авах хэрэггүй. Тэгэхээр тэр наад энэ зохион байгуулалтад орохын тулд нэгдүгээр бүтээлүүдээ бүртгүүлэх хэрэгтэй. Яг кодтай гэлээ тэгж бас нэг олон улсын кодтай болох хэрэгтэй тийм үү? Код авах. Тэгээд тэрийг нь бол зөвхөн Монголд үдийгүй дэлхийн олон улсын байгууллаганд шугамар болоод танигддаг байх хэрэгтэй тийм үү? За дээр нь манай Москап болов уу шүү дээ. Тэр гадны өөрийн ижил төрлийн байгууллагуудтай их нягт холбоотой байж энд бид нар байгаа шүү. Манай хүний юм тэнд явж гин шүү. Та нар ба шүү дээ. Юм явуулаарай гэж ингэж ийм харилцаатай байх шаардлага бас зайлшгүй гарч ирж байна да. Тийм. Бид нар одоо тэр хамтын удирдлагын байгууллагууд буюу бусад орны хамтын удирдлагын байгууллагууд дууныхаа датаг, Монгол бүтээлийн датаг яг олон улсын форматаар зохиогчийн код, IPI дугаартай, хөгжмийн бүтээлийн ISWC дугаартай өгжээж бид нэр клейм хийж чадна. Өөрөөр хэлбэл энэ дуу ийм кодтой энийг танай систем дээр байна уу гэд өгөх ёстой. Тэр нь бол нөгөө олон улсын код учраас ингээд шууд автоматар танигдаад ингээд одоо ашиглал бүрийг бүртгэнэ. Тийм болохоор одоо жишээлбэл бид нэр одоогийн байдлаар Meta гэдэг нөгөө Facebook, Instagram-ын компанитай гэрээтэй байна. ByteDance буюу TikTok та бас гэрээтэй.
Дээрээс нь 21 орны хамтын удирдлагын байгууллагатай гэрээтэй. Эднэр лугаа бид нар яг тийм метадата буюу нэг бүтээлийн бүх иж бүрэн зохиогч нь хийн, үгийг хэн зохиосон, дууч нь хийн, бичлэгийн код нь юу вэ, өөрийнх нь бүтээлийн код нь юу юм те. Зохиогчийн IP дугаар нь хэн бэ, англи нэр нь юу вэ, монгол нэр нь юу вэ гэд иж бүр энэ датагаа олон улсын тэр байгууллагууд руугаа явуулаад тэд нар манад дууг өөрийнхөө нутагт явж байгааг хянаж чадна. Facebook мөн адил энэ дуу ингээд тоглогдсон байх шүү. Та нар мөнгө аваарай гэд usage report буюу ашиглалтын тайлан биднэрт өгч чадна. Бид нар одоо яг тэр датагаа л явуулах хэрэгтэй байна. Батанабасан. Би залуудаа Монголын нэг хамтлагт гишүүнээр нь ороод тэгээ миний тэр хамтлаг бол шүү дээ. Тэр үедээ бол нэлээд болны анхаарлын зүйл байгаад одоо бол бид нар тийм жаахан хуучны санаг дууссан. Заримуд нь бидүүдийг домор гэж яриад байна. Тэгээ яг тэр сайхан тэр мемориг авчирдаг тийм хамтлагийн гишүүн байхгүй юу? Манай хамтлагийн нэг гишүүн одоо тухайлбал энэ хөгжмийн зохиолч. Түүний зохиол бол шүү дээ хятад их алдартай болсон дуулагдаад байдаг. Улаанбаатарын үчиг тухай би ярьж байна л да. Гэхдээ миний мэдж байгаагаар бол шүү дээ миний хамт бол шүү дээ тэнчэнээс ямар нэг юм одоо тэр зохиогч эрхийнхаа юмыг бол авч чадахгүй л байгаа тий. Тэгэхээр СИСАК бол гишүүн байгууллагуудынхаа эрх ашигыг өөрийн гишүүн орнуудад бол хамгаалахад дэмжлэг тусцаа үзүүлдэг. So that person created that music. Yes. So that he is a music creator and author. Yeah. And as Baya mentioned, they get Moscap member. Yes. Good. And as IPI is creator's identifier. It's almost like a passport or passport number. If you and ISWC is a works identifier. So two important messages shared among sister societies. If MCSC find this work, this is looks like Mongolian works, but we share the information. Okay, this is a Moscap members' work creation and Moscap members' works. Then they can claim and collect, send the money back to Moscap. The Moscap can pay your band member. This is a system. So the key is the standard identifier should be get assigned and exchange information amongst the societies. May I add something? Yes, please. Yes. At the government level, IP, intellectual property protection is very important to all governments. And I know that Mongolia joined internet treaty. That's one is WCT, World Copyright Treaty, and the WPPT, that's Internet Treaty for producers, phonogram producers and performers. That's very good because governments try to advance the protection. So now the operation should catch up that international protection. And CMO business, good operation of CMO is a kind of symbol of a good IP protection. So, for example, Japanese animation companies wish to export their animations in Mongolia. They ask, there is a collective management there, and our works can be remunerated back to us. Then that kind of things is very important. The CMO operation is key to demonstrate better protection. So Moscap has been a little bit slow in development. So now CSAC is here to assist the development, and I will meet IP officers to help the Moscap to grow. And I think this is very super important opportunity. Talk about copyrights, and I hope that my message to viewers, maybe some of them are music creators, please try to join
Mosca. That protect your rights, and at the same time, your participation to local society will help Moscap a better bargaining power. So that's the message. Баярлалаа. Энэ юу л дээ бидний энэ явуулж байгаа подкаст бол Монголын урлагийн зөвлөлөөс бид нар үндсэндээ уран бүтээлчдэд, урлагтай холбоотой хүмүүс, дээр нь бол урлагт дуртай хүмүүст аль болохоор хэрэгцээтэй мэдээллийг хүргэж өгөх, тэдний нүдийг нээх, дээр нь бол өстой ойлголтын болон гүнзгийрүүлэх. Тэгээд боломжтой үедээ дэмжлэг тусалцаа үзүүлэх гэсэн ийм зорилгоор энэ подкастыг хийгээд байна. Сүүлийн үед манай энэ подкастыг үндэсний телевизээр явуулдаг болсон бүр өргөн сар хүрээгээр хүмүүст хүрэх боломж бүтэж байгаа. Энэ подкаст гэсэнтэй гэж хүрнэ. Тийм учраас таны хэлж байгаа зүйл бол манай олон хүнд бол тэр дотроо уран бүтээлчдэд хүрнэ гэдэгт би огт эргэлзэхгүй байна. Одоо ингээд зохиолчийн эрхийн тухай хэдүүлээ яахан ярих гэж бодож байна. Энд чи бас л нэлээд тийм ярихтай сэдв шүү дээ. Монголд бол бас л шинээр яаж байгаа. Бид нар бол шүү дээ зохиолчийн эрхийг яг хэн эдлэх ёстой юм бэ? Хөгжмийн бид нар одоо өнөөдөр гол төлөв хөгжмийн тухай ярьлаа, дуу хөгжмийн тухай ярьлаа. За хөгжмийн зохиолч нь гэдэг шүлгийг бичсэн яруу найрагч нь байж байгаа. Ямар одоо хэмжээгээр тэдний хооронд оруулсан хөдөлмөрийн ижил төвшөнд одоо үнэлдэг юм уу, эсвэл арай өөрөөр үнэлдэг юм уу? Энэ бол их чухал юм шиг. Дээр нь энийг хийсэн одоо бүтээсэн уран бүтээлч энд хамааралтай тэрэнд одоо их байдаг юм уу? Яг тэгвэл зарим нь бол энэ зөвхөн миний дуу. Одоо энэ хинч өөр надаас өөр хүн дуулах ирэхгүй гэсэн иймэрхүү юм ярих гэдэг тийм зүйлүүд гардаг баг. Тэгэхээр одоо бидний хувьд бол шүү дээ миний үеийнх нь бол шүү дээ хандлагаараа өөр байсан байхгүй. Бидний дууг цааш нь дуулаад явж явах юм бол энэ дуу маань бол амьдэрч байна. Урт настай байна. Бидний одоо зарим дуунууд чинь 50 жилийн өмнө зохиогдсон болохгүй шүү дээ. Тэгэхээр өнөөдөр хэрвээ дуулгаж байгаа бол бид тэрэнд баярлах ёстой юм шиг мөртлөө хэрвээ зохиогчийн одоо эрхийн тухай эргээд ингээ харах юм бол ямар нэгэн хэмжээгээр биднээс шүү дээ зөвшөөрөл авах ёстой. Тэндээс нь шүү дээ шан харамжийг хүртэх ёстой гэсэн иймэрхүү юмуд яригдах болж явах шиг байна л да. Байна. Зохиогчийн эрхийн хуулинд бол хамаарах эрхийн тухай бас дурдсан байдаг. Хамаарах эрх бол гүйцэтгэгч уран бүтээлч буюу дуучин хамтлаг, гүйцэтгэгч перформерууд хамаарах эрх эдлэнэ. Мөн фонограм бичлэг бүтээсэн бичлэгийн студи лейблүүд дууны их бүтээлийг найруулад бичлэг болгосон хүмүүс бичлэгийн эрх эдлэнэ. Энэ бол бас хамаарах эрх. Гэхдээ өргөн нэвтрүүлгийн телевиз бастай одоо энэ контентыг ашиглаад нэвтрүүлэг хийсэн бол хамаарах эрхээ бас эдлэнэ. Гэхдээ энэ хүмүүс бүгдээрээ эхлээд зохиогчоос зөвшөөрөл авчаад бичлэг болгоно. Эхлээд зохиогчоос зөвшөөрөл аваад дуулна. Тэгээ манай бүх хуулинд ингэж байгаа. Гүйцэтгэх уран бүтээлчийн эрх гэдэг бүх эрхийг заачгаад хамгийн доор нь эдгээр эрхээ гүйцэтгэх уран бүтээлч хэрэгжүүлэхдээ зохиогчийн эрхийг зөрчиж болохгүй. Фонограм бүтээгч энэ эрхээ хэрэгжүүлэхдээ зохиогчийн эрхийг зөрчиж болохгүй. Өргөн нэвтрүүлгийн байгууллага энэ хамаарах эрхийг эзэмшихдээ зохиогчийн эрхийг зөрчиж болохгүй гэдэг. Өөрөөр хэлбэл яг энэ анх их бүтээл хийсэн хөгжмийн зохиолч шүлгийн эзэн одоо би дуугийн чинь аваад дуулъя гэд бичлэгийн эрх анх бичлэг болгохдоо зохиогчтойгоо гэрээ байгуулсан байх ёстой цаасаар тийм бусад оронд бол нэг бүх юм гэрээгээр цаасан дээр манай Монголд нөгөө нэг энэ дууг надад бэлгэлсэн энэ миний өмчгөө яваад идэг энэ бол буруу яг хуулийн дээр хууль ярих юм бол манай зохиогчд тэр эрх нь бол байгаа. Зохиогчдод тэр эрх нь бол копирайт нь бол байна гэсэн үг тийм хуулиар автоматар бүр язгуур гэрчлэгээ авсан аваагүй оюуны өмчийн газраас гэрчлэгээ хэн авсан нь эзэн биш. Яг ингээд хүн дууга зохиолоо цаасан дээр буулгалаа автоматар энэ хүний копирайт хамгаалагдана. За өнөөдөр таануудын амнаас бол их чухал тийм мэдэгдэл гарлаа гэж би ингэж ойлгож байна. Яг одоо бол уран бүтээлчд энэ дээр эргэлзээд идэх байхгүй. Тэгээд хин одоо дав эрхэлт хин тэр миний түрүүнийг асуусан зүйл байгаа шүү дээ. Хөгжмийн зохиолч нөө
яруу найрагч нь тэднүүдийн одоо энэ хоёр маань анх дуугаа релиз хийхдээ буюу цацхтаа split share гэдэг эзэмшлээ хуваагаад бас цаасаар баримжуулсан баг хэвээр. За сонсвоо үүнээс цааш бүтээлийн төлбөрөөс би 50% аавна, чи 50% аавна гэж болно. Үгүй бол би 30-ыг чи 70-ыг гээд хоорондоо split share-ээр тохироод цаасан дээр барьж ирээд хамтын удирдлагын байгууллагатай бүртгүүлнэ. За хамтын удирдлагын байгууллага болохоор нөө роялтигаа хуваахлаа. За энэ хүн 30% авах юм байна, энэ хүн 70% авах юм байна. Яруу найрагч ая зохиосон хоёр хүн ингээд өөртөө ингээд хуваарлцсан байх хэвээр. Яг одоогийн байдлаар бид нар нөгөө манай монголчууд мэдхгүй би сайн мэдхгүй шийдэж чадахгүй нэгүүд бид нар автоматар 50% гэж бүртгээд байгаа. Яг одоохондоо бол. За энэ их чухал сэдв шүү дээ. Яг ингэж хэлэхэд энэс болоод маргаан үүсдэг. Бүр түнжин хагардаг тийм. Тэгээ энэс болоод өөртөө мөнхийн дайсан болчих юм аюул занал биш дээ. Гэтэл эн чинь бол өөртөө ийм сайхан юм хийж байгаа улсууд ямар ч маргалдаан зөрчилдөөнгүй энэ бүгдийг анханасаа тохироод ингээд явах юм бол өөртөө хин хинтэй үзэгтэй зүйл байна шүү дээ. Тэгэхээр өнөөдрийн бидний энэ подкаст таануудын ярьж байгаа зүйл бол өөртөө их олон хүнд хамааралтай. Их олон хүнд бол өөртөө зөв мэдээллийг хүргэж ингэж би ингэж харж. Тэгээ би таануудыг урьсандаач бас баяртай. Тэгээд би өшөө нэг зүйл дээр баяртай юм өнөхөр өөртөө манай энэ байгууллагын тэр одоо шүхэр болох энэ том байгууллагын дотор бол өөртөө ноён Атанаба байдаг бол өөртөө их чухал байхгүй. Бидрийг мэддэг, ойлгодог. Дээр нь бидний эрх ашигыг бол өөртөө тэр сүлжээндээ бол тодорхой хэмжээгээр төлөөлчих дуурчж байгаа. Энэ бол өөртөө асар чухал байхгүй. Яг тэгвэл бид нар нэгдүгээрт шинээр энэ бүх юм хийх гэж оролдож байна тийм үү. Хоёрдугаарт бол бидний гişөө таньдаггүйгээр нь ус ялгантай. Тэгээд дээр нь бол өөртөө манай уран бүтээлчд бол олон улсын тавснаа шүү төрөлдөлн гарч хамжаагүй шүү дээ. Гарна ачимдаа гарна бол өөртөө гарцаагүй. Энэ манай залуучууд бол манай залуу уран бүтээлч их авьяастай эдний хийж байгаа юмыг бол өөртөө усад сонсдгоо болохоос сонсонгуудаа бол өөртөө гадныхан пох гэж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ асуудал бол өөртөө өөрөө чи яриад байгаа тэр сүлжээгээр бол өөртөө яригдчил таараа. Тэгэхээр бидний ашиг сонирхлыг ямар нэгэн хэмжээгээр зөвөр төлөөлж чадах ус хүн энэ олон улсын байгууллагт байна гэдэг бол их хэрэгцээтэй зүйл гэж бодож байна. Тэгэхээр би томд талархлыг их хэлхийг хүсэж байна. Яг гэвэл энэ ажлаа үргэлжлүүлээрэй гэж бас хүсэж байна. I am very grateful that we have such a person like you at the CISAC level who can really understand us, who knows us, and who can represent to a certain degree the interests of this institution. And I do hope that this will be the same in the nearest and foreseeable future. Yes, indeed. I do hope that actually this is my 5th visit to Mongolia. I know the history of Muscat, so I'm here to develop a little bit faster to catch up the international standards. Japan and Mongolia is not only the small connection, but we do hope more music and culture exchange in the near future. You are from Art Council, yes? Yes. So all artists, painters, poets, or sculptors, they have the copyrights. They are copyright owners. If they form CMOs, it's the same things. CISAC is not only for music, but to help all kinds of creators to collect and reciprocally administer around the world. Тэгэхээр саяны нэг ярьсантай холбогдуулаад одоо өөр төрлийн уран бүтээлчид хамтын удирдлагын байгууллагатай байх хэрэгтэй. Бас. Гэхдээ хамрагдахгүй одоо та нарт. Үгүй хөгжим биднийх хөгжмийнх дүрслэх урлаг тусдаа, утга зохиол тусдаа, аудио вижюал буюу нөгөө дэлгэцийн бүтээлүүд тусдаа. Тэгэхээр тэр төлөөллийн байгууллагууд нь манайд байна уу? Монголд байхгүй. Бүтээгдсэн байж магадгүй. Гэхдээ одоо яг Монголд
хамтын удирдлагын байгууллага гэвэл бичлэгийн эрхийг хамгаалах MCPP гэдэг байгууллага байна. Хөгжмийн бусад оронд SISAC-ийн гишүүнүүд бол урлагийн 5 төрлөөр байгаа. Тий. Бид нар зөвхөн одоо хөгжмийнхэн анхдагч болоод гишүүн орчоод байна. Одоо бас дүрслэх урлаг, аудио вижюал, дэлгэцийн урлагийнхан, утга зохиолынхан, what was the fifth category? Театр. Энэ 5 төрлөөр SISAC-ийн гишүүн болж болно. Өөрөөр хэлбэл Монголд яг энэ чиглэлийн хамтын удирдлагын байгууллагууд яг өөрсдийнхөө театрын бүтээлийн зохиогч ирэх гэдээ яриад те. Дүрслэх урлагийн зохиогч ирэх гэж яриад хамтын удирдлагын байгууллага байгуулад тэгээд SISAC-т одоо элсэж бас болно. SISAC-с хэдэн онд 100-аас өрлөө? Next year. So when's the 100th anniversary of SISAC? Next year. Next year. Yes. 100 жил. 100 жилийн дотор ч их л юм үтсэн байж таараа. But the society is even before that, because I went to the opera house yesterday, and the Barbara Severi, the creator is Rossini, and the scriptwriter libretto is Beaumarchais. Yeah. Beaumarchais is the founder of French scriptwriters society. 1777, even before French Revolution, they started because they need to get together to negotiate the theater owners. So this is the real beginning of collective management. So they started already. That's Тэгэхээр юу манай хөгжмийн урлагийнхан бол авангард нь явж байгаа юм байна шүү дээ. Үндсэндээ Түүчилэх гэж. Түүчилээд уран бүтээлчдийн эрх ашигыг зөв төлөөлөх, тэдний яг бодит урлагийн их усүрийн тодорхой бий болгох. Дээр нь бол энийг хуулийн дагуу зүгээр нэг маргалдаад найзан дундаа шийдэх биш. Яг ном ёсоор дэлхийн жишгийг хүлээн зөвшөөрөгдсөн гадаадад орнуудад яаж байдгийг тэрийг л одоо үндсэндээ Монголд нэвтрүүлэх гэдэг ингээд тийм. Тэгээд дээр нь бол энэ бодвол ер нь арилжааны чанартай асуудал болж байгаа шүү дээ тийм. Тэгэхээр энэ бүгдийг хийх гэж оролдож байгаа нь бол их дэмжүүштэй, ойлгууштай. Тэгээд дээр нь бол хамтран ажиллах хэрэгтэй байна гэж би л хувьд өнөөдөр та нартай уулзж ярьсныхаа хувьд ойлгож байна. Насаг дарж өнөөдөр бидний дунд байгаа учраас би нэг зүйлийг асуухгүй бол алдсуулах байна. Үндсэндээ Монголын залуучуудын ер нь залуучууд гэлтгүү. Эхлээд яг гол төлөв залуучууд байсан. Одоо үеийнхэн сонирхдаг болсон. Playtime гэдэг Монголын орчин үеийн хөгжмийн их наадам болов уу шүү дээ. Playtime болчлоо тий. Одоо яг хэдэх жилдээ явж байна чинь. Одоо Playtime 2026 онд 25 дахь жилдээ болох гэж байна. Тэгээд 25 насны эрэгчил одоо болох гэж байна. Яаж энэ санаад төрсөн бэ? Би одоо өөрийг чинь бол шүү дээ их олон жил бол шүү дээ үндсэндээ өөрийгөө золиослоод тэгээд энэ ажлыг хийх гэж бол шүү дээ одоо өдөр шөнөгүй зүтгээд өөрийн чинь хамтрагчид хүртэл энд бол оролцоод та нар бол эхлээд өнөөдрийн төвшөндөө хүртэл нэлээд махаа идсэн байх л та. Тэгээ одоо хаанаа санаа авсан өнөөдөр маргааш нь ямар байна? Одоо Playtime фестивалийн 20 жилийн баримт кино хийгдсэн байгаа. Тэгээ YouTube дээр Time to Play гэсэн нэртэй байж байгаа. Тэгээ тэр нь нэм доороос англи хэлний сабтайтлтай. Тэгэхээр нэг Playtime-ийн үүссэн түүхтэй энэ бүх мэдээлэл нь тэр юун дээр байж байгаа. Докюментари үзэх боломжтой байгаа. Тэгээ Playtime бол ерөнхийдөө их жоохон одоо тусаа 5 хамтлагтай 300 үзэгчтэй ингэж анх бий болж исэн. Ингээ дотор болдог байсан. Тэгээ яг юм өөрийн юм натуральны процессор бол өсөө явцсан. Доторх агуулгын шүү дээ. Тий яг натуральны ус. Тийм ердөөсөө юм одоо хүчээр том болгосон ч юм уу бодлогоор олон хүмүүсийг үзүүлэх гэсэн тийм байхгүй байсан.
яг нөгөө суур нөгөө хөгжмөдөө үнэнч ерөнхийдөө тийм альчуурын инди рок хөгжмөдөө одоо хайртай юм фестивал ингэж явж өсөөд тэгээд 10 гаруй жилийн дараа электроник хөгжмийг хөтөлбөртөө оруулж яриад одоо бол үндсэндээ Монгол улсын одоо мульти жанра мейжер фестивал болсон. Их олон урсгалыг дотроо багтаасан одоо хипхоп, дээрээс нь jazz, юу гэдэг бусад бүхэл одоо мейжер урсгалууд бас нэмэгдэж орж ирээд тэгээд ингээд 3 хоног болдог үндсэндээ 100 гаруй уран бүтээлчтэй ингээд оролцож тоглодог 30,000 орчим үзэгчтэй ийм одоо мейжер фестивал болж хувирсан. Тэгээд энэ фестивал бол өөрөө юм Азиада хамгийн бас шилдэг фестивалуудын нэг болохын зорилготой явж байгаа. Ер нь одоогийн байдлаар ингээ харж байхад бол ер нь Азийн топ 10 дотор бол ер нь ороод ирсэн гэж би бол харж байгаа. Энэ нь бол үзэгчдийн тоогоороо ч тэр хөгжмийнхаа лайн апаар те оролцож байгаа артистуудын тоо жилдээ бол сүүлийн хэдэн жилээр ямар хэд үргэлж байна? Ер нь одоо ингээд өдөртөө 25-аас 30 мянган үзэгчтэй болсон. Одоо хагасаа өдрөө 30 мянга хүрээд тий одоо 4 дахь 5 дахь 25-аас 30 мянган хооронд байхаар. Тэгээд энэ бол ерөнхийдөө олон улсад бол бас нэлээд том фестивалд орно. Одоо өдөртөө ирж байгаа үзэгчдийн тоогоор авч үзэхэд. Тэгээд дээрэс нь Монгол улс өөрөө 3 сая хүн амтаа тэрний 1% тэнцвэрч үзэгчтэй байна гэдэг бол дэлхийд байхгүй. Ийм юникорн гэж бас ойлгож байна. Тийм байна. Тэгээд одоо та нар ч одоо өөрийн гэртээ болчлоо. Тий. Та нар өөрийн гэсэн дэд бүтцтэй болчлоо. Тий. Хот бол бас мэдэн дэмжнэгээ томцсон. Хот бол маш их дэмжсэн. Тийм. Тэгээд дээр нь бол өөрсдөө залуучууд. Одоо миний ач охин жишээ нь Америкт судаг оюутан байхгүй. За. Бүр ингээл 100 ирэхээс өмнө өөрсдөө хизээ болох гэж яг гэж үзэх үү харах уу гэдэг ингэдэг байхгүй. Тэгэхээр ийм залуучууд бол бүр Монголоос гадна байгаа хүүхдүүд хүртэл өөрсдөө залуучууд бол ингээ бэлдэж штеп би. Тэгээд дээр нь бол өөрсдөө хувцснаасаа ихсүүлэл одоо бүхэл бүтэн жил бэлдэж байгаад одоо оролцдог тийм том хэмжээ болчихлоо шүү дээ. Тийм Playtime Festival бол гадаадд сурж байгаа олон монгол залуусаа ер нь олон монгол хүмүүсийн Монголд ирэх бас нэг шалтгаан болж өгч байна. Би бол бас тэгж хараад байгаа. Тэгээд тэр нь яг наадмын өмнө болдог. Тэгээ ерөнхийдөө яг Playtime үзье. Playtime-ыг найзуудтайгаа үзье. Playtime үзэнгээ Монголдоо нэг яваад очие. Олон жил Монголд очиагүй хүмүүс за ер нь Playtime явж үзье гэдэг нөгөө гадаад өөр том улсад том фестивал байдаг ч гэсэн яг Монголдо болж байгаа Playtime нь өөрөө илүү тэр хүмүүст ойр дотн байгаад байна. Тэгээд үзэгчд нь Монгол учраас тэгээд дээрэс нь ингээд ихэнх артистууд нь Монгол учраас тэгж хэрж байна. Гэтэ гадных нь бас ирэх сонирхолтой болж эхэлж байна уу? Тийм тэгж байгаа. Одоо энэ олон жилийн түүхийн хугацаанд яг 2013 оноос хойш Playtime гадны том артист авчирсан байдаг. Өөрөөр хэлбэл 11 жилийн дараа. Тэгээд яг энэ 2013 оноос хойш дэлхийн том артист авчирсан эхний жил болоод сүүлийн 12 жил үндсэндээ авчирж байгаа гадаад артистуудын тоон нэмэгдэж байгаа болон чансаа нь өсөөд ерөнхийдөө явж байгаа. Тэгээд цаг хугацаа өнгөрөх тусмаа Playtime-ийн өөрийнх нь багийн чадвар сайжирч байгаа. Ялангуяа production тий одоо энэ гадаадын том артист авчирхад хамгийн толгомдог асуудал бол production асуудал байдаг тий. Тэр хөгжмийн дууралт, тэр гэрэлтүүлэг, тэр тайзан дээрх тоног төхөөрөмж гэдэг. Тэгээ яг энэ production-ы чадвар сайжрах хэрээр Playtime дээр авчрах гадаад хамтлагийн төвшин чансаа нэмэгдээд байгаа юм. Тэгээд бид нар бол эх жил 26 онд бол Playtime-ийн түүхэнд хамгийн бас юм олон улсын нэлээ өндөр юм лайн ап одоо нэг сарын сүүлээр зарлах гэж байна. 27 онд бол Азийн топ 5 фестивалийн нэг болох үс тим лайн апыг 27 онд зарлахаар бид нар ерөнхийдөө букингийн процесс гэж байгаа. Тэр гадаадын хамгийн том 4-5 агентлаг байгаа. Одоо бүх том артистуудыг төлөөлдөг. Энэ 4-5 агентлагтай бид нар харилцаа холбоо үүсгэсэн ерөнхийдөө 26-27 онд бэлдээд ингэ явж байгаа. За тэр том төлөвлөгөөч нь биелэх болтугай. Ягаад гэвэл тануудын төлөвлөгөө биелэгдэх юм бол Монголын үзэгчид манай монголчууд бидний хувьд бол энэ чинь бас л мөрөөдөл маань биелж ийн гэсэн үг шүү дээ. Тийм. Би хамтлагаараа танай наадмын
зочин байсны хувьд бол өөртөө ямар гайхамшигтай уур амьсгал байдаг. Дээр нь тэнцээ очсон хүмүүсүүд юуг мэдэрдэг үү? Тэр олон сайхан залуучуудыг хараад бол өөртөө үнэхээр сэтгэл хөдлөхөд хамтраад дуулахаар бол өөртөө ямар гоё болдгоо гэдгийг. Тийм танд маш их баярлалаа. Ерөнхийдөө энэ одоо зохиогчийн эрхийн копирайтын асуудал одоо Монгол артист дэлхийн хэмжээний одоо тэг хүүшиг од болоо зөвхөн монголчууд сонсдог биш, гадаад их олон үзэгчид сонсдог болчвол энэ зохиогчийн эрхийн орлого өөрөө Монголын экспорт болж хувирж байгаа юм. Экспортын орлого нэг үүсэг болоод. Playtime фестивал ийм олон улсын Азийн топ фестивал болох хэмжээгээр Playtime-ыг ирж үзэх гэж байгаа тэр олон гадаад үзэгчдийн тасалбарын орлого бол Монголын экспортын орлого гэж ерөнхийдөө үзэж болж байгаа юм. Тэр утгаараа Монголын эдийн засгийг солонгоруулах одоо энэ уул уурхай хамаарлаас багасгах энэ өөрөө соёлын бүтээлч үйлдвэрлэл энэ Playtime фестивал болон энэ Москапе үйл ажиллагаа хувь нэмрээ оруулах учиртай гэж бас хэлмээр байна. За баярлалаа. Тэгээд энэ бүх юм чинь хоорондоо уялдаа холбоотой шүү дээ. Яг тэгвэл эцсийн Монголын урлаг олны одоо танил болох зөвхөн нутагтаа төдийгүй гадагшаа ингээ хальж гарах. Тэр нь гадны одоо том уран бүтээлчдийг Монголд авцраад манай Монголын тайз бол дэлхийн ямар ч тайзнаас дутхгүй ийм хэмжээний үнэтэй цэнтэй тайз шүү гэдгийг ойлгуулж харуулах. Монголын үзэгчид бол өөртөө үнэлж чаддаг, мэдэрдэг, баярлдаг, тэрэндээ бол огшдог гэдгийг харуулна гэдэг бол гайхшигтай зүйл. Тэрийг бол та нар хийж байгаа нь бол бас одоо үнэхээр бахархууштай бөгөөд дэмжүүштэй тэр зүйл байж байгаа. Өнөөдрийн бидний ярьсан одоо энэ сэдв маань бол би анх эхлэхдээ хэлсэн. Төдийлөн ярьдаггүй. Тэр болгон хүмүүс сайн ойлгодоггүй. За тэгээд дээр нь эргэлзээтэй, маргалдаартай ийм сэдв. Гэхдээ бид дөрвийн одоо энэ подкастын дараа их олон хүн юмыг бол бас зүгээр харж, ойлгож, мэдэрч эрх ашиг хамгаалуулъя гэсэн улсууд нь танах руу хушуурч дээр нь маргалдаж байгаа улсууд бие бинийгаа илүү ойлгох, бие бинээ илүү хүндэтгэх энэ төвшөнд хүрэх. Дээр нь таануудын хийх гээд байгаа ажлыг ойлгоод дэмжиж та нартай сөргөлдөх биш. Харин ч дэмжиж одоо энэ өөртөө хэрэгтэй юм шиг гэдгийг ийм үйл явцад бид нар ямар нэгэн хэмжээгээр бол дэмжлэг тусцаа үзүүлэх ийм подкаст боллоо гэж би ингэж харж байна. Дээр нь бид нар энэ их туршлагатай майндныг одоо цараа хажуудаа суулгаад яриулаад тэгээд дээр нь бас манай зочин маань бол бидний танаа илүү ойлголттой болсон байх гэж би бас найдаж байна. Тэгэхээр энэ бол бас чухал. Яг гэвэл эцсийн чи хоёр урсгалтай зам шүү дээ. Тэгээд ганцхан урсгалаад яваад байх юм бол бид нар юм гуйгаад байгаа юм шиг тийм биш байхгүй. Бид нар ч гэсэн өгөх юмтай, харуулах юмтай, борлуулах юмтай аль шүү дээ. Тэгэхээр энэ бүгдд бол зохиогч ирэх бол гарцаагүй чухал асуудал. Тэгээд бид нар өнөөдөр та бүгд бидний урилгыг хүлээж аваад Монголын урлагийн зүйлийн хийж байгаа ажлыг дэмжиж бидний бодож байгаа санаж байгаа зүйл маань бол биелэхэд дэмжлэг тусцаа зүйлсэнд одоо гүн талархлыг хэлье. Таануудын энэ тийм амаргүй үйл ажиллагаанд бол бас амжилт хүсчээ. Хүмүүс илүү ойлгоосаа дэмжээсэй гэж хүсэж байна. За баярлалаа. Баярлалаа танд. Thank you.